Синий телевиз үзүүлж байна. Хамтран зохион байгуулагч Хүүхэд радио. Үл мэдэх цэцэгхэн хот хонд. Хүүхдүүдээ үл мэдэх цэцэгхэн хот хонд нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Одоо би зочноо танилцуулъя. Анар бол 6 настай. За манай Анар болд чинь нэг тийм киноноос дүр ирсэн байна да тий. Ямар дүр ирсэн бэ? Чамд юу харав? Баян дүр. Үгүй надад бол тийм нууцлаг төрх байгаа байхгүй юу? За тэг ингээ энэ цүнх авцар чи энийг л задлана гэдэг байгаа. За нүдийн шилээ тайлж ягаад сайн байна уу гэж мэдлж байгаа. Тэгээ дараа нь цүнхээ задлах уу яах вэ? Өө сайн уу тий энэ би ариуна байна. Тэнд үл мэдэх байна. Энд ингээ үзэгчд байна. Харагдж гэнэ үү наад шилтэй чи юм? За тэгээд шилтэйгээ байх юм уу? Тайлж ягаад ярих юм уу? Шилээ авж ягаад яамаар байна? За зүйтэй. Одоо тэгвэл эндээ хийчих шилээ. Тэгэхгүй л алга болчих магадгүй шүү. Энэ гоё цүнгэндээ хийч. Заавал энэ цүнхээ үзүүлнэ гээд тэгээд заавал энэ цүнхтэйгээ сууна гэсэн. Одоо ямар учиртай ойлгоогүй. За ямар учиртай энэ цүнхтэй ирсэн янараа? Имэм солонгос авч авчижсэн. Өө ямар гоё юм бэ? За алуу тэгээ дотор нь юу байгаа юм? Нэг бодвол дотор нь юм хийсэн байлгүй дээ чи тийм үү? За. Алуу. Гэх юм уу яах юм? Нээлээ. Ой. Амар нээд юм байна шүү дээ. Дотор нь юу байгаа юм? За, юу юм? Пойч та юу ээ? Үл мэдхээ эн чи юу юм? Ютубер чингийн юм аа. Энэ одоо үний юм уу Анара? Тийм. Юу тийм гэж? Чи энэ дээр юу бичээд байгаа мэдж байгаа юм уу? Мэдчихэж байгаа. За алуу би харуулъя. Чи унш. Алуу би арай томор бай. Юу гинэ? За дахиад. 1 сая гинэ. За одоо хэл. For you fast 1 сая subscribe pass Анар болно. За юу гэж байгаа орчвол би тэр ойлгохгүй байна. Юу гэж байгаа? Англиар. За харин тий англиар би ойлгосон л да юу гэж байгаа юм тэгээд? Мэдгүй. За ямар ч байсан Анар бол гэж бичсэн би хараад байгаа байхгүй юу? Тэгэхээр бүр яг ялч үгүй хийвэн те. Чамд хин энийг өгсөн? Онгоцны буудлаас. Онгоцны буудал дээр өгдөг болцсон юм уу бүр? Оо ямар гоё юм бэ? За баяр хүргэе. Энд ч одоо их л мундаг гоё юу вэ штэ тийм үү? Байз гэдэг юм уу? Одоо энэ чи юу гэдэг юм те одоо. За энийг тэгээ чи хаана хадгалдаг юм уу? Хадгалдаг те. За YouTube дээр чи одоо ямар контенттэй байна? Доллар манаа авч гисэн доллараар. Доллараар авчвал тийм үү? Оо за хэдэн доллар байна? 1 сая доллар. Нэрээ юу? Нэрээ. Бид төр буржиж аавыгаа хэрэгтэй хэвдэ ойлаа тийм ээ. За юу юм байна? Ямар ч байсан л шүү дээ доллар байгаад бол тэгээд YouTube-ийн сая subscribe бол юу ч биш юм бэ шүү манайхаа. Тэгээд бид хоёр бол тэгж чадахгүй учраас үл мэдхээ. Аль хүүхдүүдтэй энэ хүмүүстэй хэлдэ манай YouTube-ийн бас энэ нэвтрүүлгийг яагаараа гэдэг үлээ? Subscribe дараарай. За юу. Бид хоёрт бол ийм чадахгүй шүү болж. За бас юу гаргаж чад энд үзүүлээд байгаа юм те чи минь. Юу энэ чи хин? Таны хөшөө юу бас? Сая subscribe-тай залуугийн хөшөө. Биш үү хин? Наруто гэж юу юм? Додолцдог. Оо тийм үү? Хинт ингэдэг юм уу? Ингэж байгаа зодтолтой юм уу? Тэгээ яаж зодтолдох вэ? Ямар учиртай зодтол? Хинтээ зодтолттой хамгийн гол нь ингэ. Тий. Тэгээс олон болж болдог. Олон. Энэ байгаа тийчээс шилждэг. Тий. Шилждэг юм уу бас? Хаашаа шилждэг? Янз бүр. За энэ чи тэгээ нисээ явдаг гэсэн үг үү? Нисгүй юу? Зүгээр зодтолтой юм уу? Додолтоос. Оо тийм үү. Тэгээд тэгсэрнээ бас өөрчлөгдөд идэв юм уу? За. Али биний барьж болох уу? За энийг бас доллараар авсан аавна. Онгоцны буудлаас? Үгүй. Хятадаас. Хятадаас юанаар авсан юм уу? За бас сая юан уу? Биш баг 1 сая. 2 сая. 2 сая шүү за. Яа. Ийм мөнгө сонссон чи нэг сайхан болоод ах юм. Тэгж нүү чамд? За тэгээд тэр малгайгаа нэг буруу харуулаад өмсцэн байх. Энэ чи Наруто гэж далд хийчихв би. Зөв цүнгэндээ авч явд юм шиг байна тийм үү?
За. Ни UFC. Оо энэ юу юм? Алуу. За би харж болох уу? Бокс. UFC. За, бокс юм уу? За. Жинхэнэ бокс додтолдог. Жинхэнэ бокс зодтолдог. Энийг бас Шүхшил. чи яг зодтолчод авчвуу? Эсвэл бас доллараар авчвуу? Додтолдог. А? Боксын дуулан даваад авсан юм шүү. Чи юу? Нэр юу? Чи тэ бокс ингээ үнэнгээсээ ингээ боксдож чадах уу? Чадна. Аль чи битэрт үзүүлээ итгэхдээ босоод ганц юу үзүүлээ идэх. Дасгалаа яаж хийдэг үзүүлдэ хөөхтөө тэггүй л итгэхгүй штэ. Дахиад доллараар авцсан гэ бодно. Аль наад ширек надаа өгч та. За босоод үзүүл. Баг доллар авсан. Юу чи ямар амархан бууж өгд юм бэ? Үлмэдэг шиг ингээл үзүүлчээчтэй юм чи бодно ш. Хотлоо идэв. Чи зодно. Оо. На чи бокс мөн үү? Бокс чи гараараа байдаг санагдах юм. Хөлөөрөө цогт юм уу? Хотлоо идэв. Хотлоо юу? Яа тий за чи үзүүл тэгвэл. Ингээд болоо юм ба шүү дээ. Ер нь бол зүгээр л ингээд бол. Тэгэл UFC юу? Үгүй. Шүт. За энэ өстө бүр сүртэй юм байна. За баярлалаа чи өстө үнэхээр гоё, маш гоё сонирхолтой зүйлүүдийг авчирч өөрийгөө танилцууллаа штэ. За чи түрүүн нэвтрүүлэгт орохдоо яг аав хаана ажилладаг гэлээ гэсэн юу гэлээ? Санаж гин үү? За одоо тэгвэл жинкнээсээ ил хаана ажилтаа аав? Номингийн дахил. Битээ удлаа яриад. Өнөө номингийн дахил болсон. Болцсон юм уу? Болсон. Тэр үед чинь худалдаа хөгжилтэй банкны захирал байсан мэт бас. Тийч баг дээр ажиллаж исэн. 2010 дээр ажиллаж исэн юм уу? Худалдаа хөгжилтэй банкнаас гараад одоо номингийн захирал болсон юм уу? Банк усын бас. Банк усын бас уу? Банк ус гэдэг чи юу юм бэ үл мэдхээ? Хамраа ухаа суугаад байх юм чи банк ус ярьж явах чинь хамраа ухаад. Чи наа чи мөнгө олдох газар уу? Хөөе мөнгө олдох газар уу? Банк ус гэдэг чинь зөө юу? Алуу битэр тэр банк ус чинь мөнгө олж болж гин үү ер нь? Болж гин. За яаж битэр олох уу? Чи заагаад өгөөч. Ажиллаа сайн гээд. Гэхдээ би ажиллаа сайн насаараа л ажиллаа сайн хийж штэ. Нэг л мөнгө сайн олохгүй л байгаа юм да би. Манай аамаа нуусаа өөртөө мөнгө өгöd байгаа. Хинт. Өөртөө тэгээд бас хүмүүс За надад өгөх болов? мэдгүй. За. Танаа авч аргагүй мэн өө. Тэгвэл одоо биш үү? За, дараа нь биш үү? Тэ чи надаа дараа уулзахдаа юу үзүүлэх юм мэдхөө? Мэднэ. Чи юу үзүүлэх? Дэлхий яасан. Юуны дэлхүр яваасар? LeBron James. LeBron James Messi. За. Mbappe. За. Тэд чи хээ? Haaland, Poots. Тим юмнуудтай болох юм уу чи? Тим юмтай олцсон. Болцсон юм уу? Гүчитэй ер нь чамд болоогүй юм байна уу ер нь? Одоо за юутай олё гэж бодож байна? Safety play button. Тэр нь юу юмтэй бас? 10 сая хожил. Хаанаас? Энэ YouTube-ийн үү? Одоо сая биш бүр 10 сая болох юм уу? Чи аавыгаа бүр хамаг мөнгөний дуусгалаа штэ чи. Уусаа захиалсан байсан. Захиалсан юм уу? Тэгээ 10 саятай болох юм уу чи subscribe-тай? 10 сая болцсон аа. Энэ чи сая л байх шиг байсан штэ. 10 сая юу? Алт юм уу? Алтаа. Бас алт гэж байд юм уу? Аль харъя. Алтаа. Сая л вэ штэ хараач. Алтан сая. Алтан сая. Дараа нь чи алтан 10 саятай болох юм уу? Олцсон. Олдсон юм уу? Хаанаас олдсон юм? Америк. За бүр толгой эргэжтэй. Миний ийм их олон тоо хэлээд байхаар би бүр ядарчтэй юм аа. Яршиг гуруула дараачихаа хэсэгт орох уу? Тий. Би дараачийн хэсэгт штэ те. Харин яста чиний мэдхгүй нэг юм ийг л би одоо үзүүлэе гэж бодож ин да. Тэгтээ их чухал. Танаа аав та хоёр хараад шууд тэрүүгээр дахиад $100 хийшүү. За юу. Ойлгосноо? Зөвхөн ямар ивлээ банк бусаар мөнгө хийдгүү бас энэгээр бас мөнгө хийж болдсон шүү. За. Ойлгосноо? За тим юмтай одоо уулзуулах гэж байна. За. Ийм ажил байдаг юм уу? Тадан! Сайн байна уу багшаа? Сайн байна уу? За би зочдоо энэ гоё одоо танхим маань их гоё өөрчлөгдөөд шинэлэг өнгөлөг болчлоо. Зочноо та бүхэндээ танилцуулъя. Georgia Feld брендийн үүсгэн байгуулагч Эсхийн урлалын багш Золзай агш нь ирчээд байна. Эсхийн урлал гэж ойлгож байна уу та хоёр? Наад руу хараад гайхах үл мэд. Эсхийн урлал. Мэдгүй.
Тэгж орилж яах вэ? Одоо дараа нь штэ өдрөдөг тусахад таар эсхийн урлал гэж юу вэ гэхээр мэднэ гэж орлоо шүү. За юу. Ойлгосноо. За. За тэгэхээр эсхийн урлал гэж юу юм бэ? Манай хоёр мэддэггүй багшаа. Та хоёр хонь гэж мэдхүү? Мэднэ. Хонь гэдэг амтныг мэднэ те. Тэгвэл хоньны ингээд үсийг нь самнаад тэр ноосыг ингэж аваад энэ усаар ингэж устаа ингэж нийлүүлж агаад ийм бүтээгдэхүүн одоо ингэ барихад ийм нэг ноосоор хийсэн ийм бүтээгдэхүүн хийж ааг бид нар эсгийгээд байгаа. Та нар эсгийн Монгол гэрийг мэдхүү? Монгол гэр. Монгол гэр мэдэн тэгээс би ийм ажил харж ийсэн. Ийм ажил харж ирсэн. Харж ирсэн үү? Монгол гэрийг юугаар хийдэг гэж бодож байна? Монгол гэрийг юугаар хийдэг вэ? Ноосыг эсгий алгаад эсгий гэр гэж ярьдаг байхгүй. Тэгвэл Монгол гэрийг хийдэг тэр гадна талын цагаан энэ эсгийг бид нар болохоор хоньноос авсан тэр үсээрээ хийдэг гэсэн үг байхгүй. Тэрийг бид нар энэ мөн үү багшаа? Оо яг Монгол гэр байгаа зү. Миний хүү юм гэрт орж исэн мэдстэй. Тийм. Тэгэхээр энэ Монгол гэрийн чинь хамгийн гол юм нь юу ах вэ гэхээр зүйл эсгий гэдэг ах нь. За энэ эсгийг тэг яаж хийдэг гинэ. За хоныг ингээд үсийн саманчлаа. Тэгээ яадын үл мэдхээ чи юу гэж бодож ин тэр самансан үсийг яад юм бол шүлждэг болов уу яад юм бол? Шүлждэг. Яадаг гэж бодож ин. Самандаг. Самнад авчлаа. Тэгээ дараа нь яах вэ? Саманчаад хэлбэр дүүрэлтэй болгодог. Үнэн үү агшаа? Тий, ер нь аль яг хоньноос ингээд шууд авсан ноос маань бохор байдаг учраас тэр ноосыг цэвэрлэн яг угаана. Тэгээд 1 удаа угаана, 2 удаа угаана, ингээд 5 удаа, 6 удаа зөндөө олон удаа угаагаад тэр үсэнд нь наалтцсан байгаа өвс, хог, баас юу гэдэг те тэр юмнуудын гоё цэвэрлээд цэвэрхэн цав цагаан болгонгуудаа ийм ноос олдог. Энэ болохоор ингээд тэр цагаан ноосыг улаан өнгөөр будцсан байна. Ингээ ямар дуртай өнгөөрөө будаж олно гэсэн үг. Улаанаар, цинхрээ, шараар. Тэгээ ингээ будаад. Манай найзтай үзүүлвэл мэдээ. Айгуу гоё мэдээ. Айгуу гоё зөөхөн байна. Энэ болохоор ингээ гоё ноосыг ингээ гоё цэвэрлээд гаргацсан ноос ийм болчихж байгаа гэсэн үг. Аль би нэг үнэрлээ таарч одоо ойлол үнэрлээд байх юм. Тэгээ хэдүүлээ энэ ноосоор яаж эсгий болоод байгааг би та хоёрт хийж үзүүлээд гурлаа хамт хийнэ заяа. За тэгээ. За. Гүүгээд авахгүй л мэдхээ. Гүүчтийн тэгээд. За. За одоо яадаг гинэ багшаа тэгээд. За тэгээд хийж үзэхүү гурлаа. Яаж эсгий болоод байгааг нь үзэхүү. За тэгээ. Бид нар эсгий хийхэд ийм ус хэрэг олно заяа. Тэгээд ноос хэрэг олно. Тэгээ ийм жижигхэн хөөрхөн байдаг хийхийн тулд ийм хүүхдийн хөлний хэлбэртэй ийм хэвлүүр гэж юм хэрэг олдё. Одоо та хоёрт хэрвээ гутал хийчихсэн бол та хоёрын хөлний хэмжээтэй ийм хэрэгтэй гэсэн. Арай том юм. 13-ыг өмсдөг. 13 өмсд юм уу? 13-ын 13-ын хэвлүүр хэрэгтэй. За тэгвэл чамд 100 эдийн ийм том ийм гутлын хэв ямар гутал хийх чагаа гэдгээрээ ийм одоо үлгэр гаргадаг гэсэн үг. Жишээлбэл ийм төрөйтэй гутал хийх чаа учраас ийм төрөйтэй үлгэр бэлтэж байгаа гэсэн үг. Ийм усанд нэвтэрдгүү материалаар уутаар хийж болно, гэлгар цаасаар хийж болно гэсэн. Одоо бид нар ч гэсэн баг гэртээ ингээ хийчих нь шүү дээ тий. Одоо ингээд сая доодрыг орж болох нь байна би чам тэгээд заагаад байгаа байхгүй заа юу. Ойлгосон авда хийдээ та хоёр энийг бас хийгээрэй. За юу. Голоороо ингээ хайчлах тий. Энд нэг хөл энд нэг хөл. Үгүй хотод болно энэ чинь энэ багш нь хотод л байдаг хүн шүү дээ. Тэгээ болоод байгаа эцэстээ. Ноос нь хөдөөнөөс ингээ хүрээд ирдэг байхгүй юу? Ойлгосон. Тэгээд бид нар ноосыг ингээд малчин хүмүүсээс ноосыг мөнгө төлөөд худалдаж авна. Туслаад өгөөрэй. Ингээд. За ингээд авах нь байна. За одоо норохт нь та хоёр багштаа норгож өгнө шүү. За яа. За. Тэнгүүтээ одоо нэгийгээ тавьсан байгаа тий. За энийг ийм нэг тор шиг юм хэрэгтэй. Ноосоо ийшин тийшин тараахгүй тулд тор тавиад би нэг авчих. торон дээр энэ би чам дурсгал халгаад өгчээ. Чи сайн хадгалаад суусан газраас шороо автдаг гэдэг л. Өг тараад байна. За одоо манай хоёр за энийг гой нороод өгөрөө манай хоёроо. Хамгийн гол ажил их гэж шүү та хоёр. За яаж норох юм? Заагаад өг энэ алчуураа энд төмпөндөө хийгээд жоохон базаад за тэгээд норгоорой. За ингээ норгонгод үл мэдхийн дээр нь ингээ дараад усын ингээ гоё жигд ингээ дараад өч. За дахиад туснасаа өмнөх. За жоохон базаад айхтар их ус хэрэггүй. За одоо энэ дээр яг гоё юм болох хэрэгтэй шүү. За үл мэдхийн хүн ингээ дарахлаар энэ юм болно гэсэн. За найз нь ингээд норгонгууд одоо энэ үл мэдхийн энд ингээ услаад өгч.
За багш нь туслая. Ингээ аваад ямар ноос нь түрхлээр Гой. гоё байна. Энэ ингээ гоё хялгасгүй болгоцсон гоё 1-р зэргийн ноос ахгүй. 1-р зэргийн гэхээр ингээ ямар ч хялгасгүй. Дээд чанартай гэсэн үг тийм тийм ээ. хамгийн дээд чанартай. Та 1-р зэрэг 2-р зэрэг гэж мэдхүү? Мэднэ. 1-р байранд орсон л гэсэн үг шүү дээ. 1-р байранд орсон ноос буюу хамгийн гоё ноос гэсэн үг заяа. За одоо энийг миний хоёр хүн ингээд гараараа зөөлх ингээ илнэ. Илээд ингээ бүгдийн жигд ийм болгоно гэсэн. Ийм. Яг зөв. 1-р байр, 2-р байр, 3-р байр. Одоо 2-р зэргийн ноос гэхээр та нар эсгийн гудсан дээр унтдаг уу? Унтаж үзсэн үү? Ямар гудсан дээр унтдээ? Нэг жоохон Эсгийн дээр сайн тий багшаа. Тийм эсгийн дээр унтах юм бол та хоёрын биеинд маш сайн гэсэн үг. Эрүүл. унтдаг. Жоохон муу материалтай юм дээр унтаад байвал биеийн захтнан, нарсан улаан. Гоё эсгийн дээр Сайн унтаад унтаад эсгийн дээр чадахгүй тийм нойрон сайн хүрнэ. За одоо ангингуудаа одоо хэдүүлээ орооноо. Нөгөө жишээ ингээд. За тараа авчаа. За энийг одоо ингээ гараа норгоод иш нь ингээ боч. За бич багш нэг жоохон дэвшлээ. Яа энийг Гаранд нь наалтаа дэвэл гараа жоохон норгоорой за. гараа татна. За ингээд одоо ингээ норгоод энийг ингээ гар хүрээл ах тусам энэ маань эсгирээл гэдэг гэсэн үг. Одоо эсгий болж хувирна гэсэн үг байхгүй юу? юу вэ? Юм. Тэгээ гэрээ эсгийг ч гэсэн яг адилхан ингээ бөөнөрөө гэрээ эсгийг чинь том штэ. Монгол гэр чинь том юм ээ. Тэгэхээр гэрээ эсгийг болохоор монголчууд бөөнөрөө айгүй олуулаа суужгаад тэгээд баг том баяр. Голын хажууд Баяр баяр харилцааны нэг тийм гоё үе шүү тийм ээ. маш гоё өв Яа соёл. нэг сая 30 асуулт дээ. Тэгээд нөгөө том эсгийг бид нар гараараа ингэж хийж чадахгүй учраас моринд чиргүүлдэг. Мөн. Тийм мориор ингэж чиргүүлээд өнхрүүлээд бөмбөрүүлдэг байхгүй юу? Томыг бол тэгдэг байх Тийм нэ. томыг тэгнэ гэсэн. За. За одоо энийгээ тавиад за одоо та хоёр маань дахиад энийгээ услах нь байна. Хөөх эн чи бас Яа би. ус бол ерөөсө гол бас Тийм гол юу хэрэгсэл дээ шүү дээ. Тийм учраас монголчууд нөгөө голын Норгоороо хажууд хоёроо. чирдэг. За энэ дээр норгоороо. За. За гоё. Яа хайлаа мөглөлтөд явдаг. Мөглдөөд байна уу? Мөнгөлтөд байна. Энд дээрээс нь хараа ингээд тасаад ингээд норгож асаал. Мөглөхгүй хин шиг тэгээд найрамдалтай заа юу. Юу вэ? Эн чи ийм хамтаар ингээд хийхээр бас нэг хүмүүсийг хооронд нь их сайхан Юу. ийм найрамдалтай болгодог тий бие биенийг ойлгоход их чухал зүйл биш Тэгээ маш үү? гоё стресс тайлдаг бас Тийм, айгүй яг гоё гоо амраадаг. амраадаг төвлөрдөг хүн. Тэгээд ингээ гоё энийга хийгээд ирэхлээр маш гоё бясалгал олж өгдөг. За энд нь жоохон орох чи тэгээд нөгөө тийш эргүүлээд боогоод за тэгээд илсээр агаад эсгэрнэ гэсэн үг. За эхлээд ингээд эсгийгээ гоё илнэ. Дараа нь нухан ингээд бөмбөрүүлээ даавн өнхрүүлээ нухдаг байхгүй юу? Юу. За одоо яах вэ? Түрүү яасан бэлээ? За одоо энэ илүүг нь ингээд аавна тийм ээ. Тэгээд загаад боон. За энэ тавьчих аваад энэ тавьчих. Яаж ин хийж чадмаар байна уу? Болмоор байна уу? Манай анар баяр чинь анх удаа гэхэд бас мундаг байж тээ миний үчи. Стам мундаг хийж. Энэ Чи хоёрын зөвхөн Стам нөгөө мундаг. ютубер ч юм биш. Ийм гоё ски Гар урлаач урлал. болох юм аа да ер нь бол харж байхад аа. Усанда цэвэрлэл минийх. Ахаа. Гандаа дээдтэй. Слайм болох гэдэг юм. Яа. За одоо ингээд За та хараарай манай хоёр. илэн тийм ээ. Одоо ингээд норцсон юм чинь. Яна миний янз энэ хэсэг жоохон Норцсон уу харин тийм ээ жоохон тэгээд идэв Ажил шүү. их чи юм биш үү? Бас Ажил юм хийх юм гарна да тийм ээ. Яа миний энэ ус. За энийг ингээд илэн. Та хоёр маань ингээд илээрээ.
Юу. Шүт хоста. Фэт. Яа. За дааваа. Тайлдид их хурдан тэгээд бас цацраад улам хувцаа муухай болох хэдэ хоёроо. За одоо хараа. Одоо хэдүүлээ ингээд илсээр агаад. За одоо яах нь илэх нь. Ноосоо гадна талын ингээ эсгэрүүлсэн гэсэн үг. Одоо бүр дахиад ийм жижигхэн гутал За алсан би авчих багшаа. Одоо болцсон уу? За чигээ. За одоо энийг та хоёр Би бас ингээ орлоо ингээд доо. өнхрүүлнэ. Өнөөдөр Гуйл илжсэн үү? За гурил илдэрээ манайхан. За яг гуйл илж байгаа юм шиг за. За дахиад жоохон чанга ороод. би хайчилдад авд ийсэн. За хайжуулаад авч. Тэгээд Yes. Ясна үл үлээсэн аа. За багш нь ороод үе за. За чи 10 удаан өнхрүүлээд дараа нь анар 10 удаан өнхрүүлээд. Үхимлээ. Анар алт тий. Юу анар болдоггүй юу? Анар алт 2 10 удаа эргүүлнэ шүү за. Тоолоо. 6 7 8 9 10. За одоо ингээд дэлгэн. Сая одоо энэ талаасаа бид нэр өнхрүүлсэн юм чинь одоо нөгөө талаасаа өнхрүүлнэ гэсэн. Нөгөө талаасаа явах нь штэ манай Доош хоёр. харуулж. За одоо анар болд өста нэг 90 шиг 10 дээр за. За. 1 2 3 4 За би Бас хажуу англи хэлээ. ингээд дуусч. За. 1 2 3 4 5 6 7 8 9 10. Яа. За мундаг. Элэм нэг их. За одоо ингээд өнхрөөсөөр агаад энэ маань ингээд хоёр одоо ингээд хүрээд үзтээ. Нөгөө ноос чи ингээд чангараад арай ингээд бийжиж эхлэн гэсэн үг. Одоо ингээд бийжсээр агаад хамаагүй чанга хурж болохгүй заяа ийм үед ингээд зөөлхөө Хөөх нэ. Ааха. Тэгээд одоо дахин ингээ өнхрүүлээл харыг хатуу болоод ноос нь салхаа болчихно. Тэгээд одоо ингээд эски маань бий болчдөг байх нь ш. Оо за. Одоо ойлгосноо яаж эсгийг? Ойлголоо. Таар ойлгосноо. Үл мэдхээ. Ойлгосноо. За тэгэл ингээд бөмбөрүүлээд байна гэсэн. За. Үл мэдхээ хараа таарийн илдээдсэн зүйл чинь ийм болдог байх нь биш одоо үү? хараа энэ ийм хэмжээ хардаа. хамгийн гол юм нь хараа. Таас мэдхээ. Манай хоёроо энийг хардаа. Одоо энэ ямар хэмжээтэй энэ гутал таархаар байна уу? Таархаа. Одоо энэ хэсгийг ингээ хайчлал. Хайчлахгүй. Энийг ингээд өнхрүүлсээр агаад яг Ийм болгох нь жижигхэн үл болгоно. мэдхээ. Одоо энэ ингээ том агаад ирнээсээ илүү гарцсан. Сая та хоёрын шиг сая ингээ өнхрүүлээл хамаал энэ шиг юм жижигхэн болно гэсэн үг. Жижигхэн болоод болцсон байгаа нь энэ байна гэсэн үг. Ийм гой гутал таар хийх нь вэ штэ. За одоо манай хоёр урлаач сууж За одоо ингээд эсгий болсноо. Одоо эсгий яаж болдог жоох ойлголттой болсноо хоёроо. Болсон. За тэгэхээр ингээд бид сая одоо ноосыг эсгий болголоо. Тэгээд эсгийгээ хэлбэрт оруулаад ингээд хүссэн одоо зүйлээ хийж болох нэ. Ирээдүйд ер нь энэ эсгийгээр юу хийцэн байж болох вэ багшаа та юу гэж бодож байна? Одоо эсгийн урдлаар ер нь л хийхгүй юм байхгүй бүх юм хийж байгаа. Сүүлийн жилүүдэд Байшин барилга яах вэ? Байшин барилга одоо дулаалгаас ихсүүлээл ерөнхийдөө хийгээд Дулаалга тийм. Би бодож ин л да. Бүр олон давхар ийм гоё эсгий гоё байшин барилга ирээдүйд бас би болж магадгүй гэж би бодож ин. Тэгээд декорын чимэглүүд жишээлбэл энэ гэрлийн бүрхүүлчээд юм уу те авжуур энэ эдрээ чин гоё эсгийгээр хийх боломжтой өөр зөндөө олон зураг тий одоо одоо энийг арьсаар бүрдсэн байгаа бид нар эсгийгээр бүрээд хийчих болж байна. Одоо зөвхөн гутал малгай гэхгүй хувцыг ч гэсэн эсгийгээр хийж байна. Чиний юу гэсэн малгай чин дараа нь эсгий болсон байна да харж байгаа. За юу. Тэмэг хийж болохоо. За ер нь гурав энэ хэсгээ өндөрлөөд цаашаа үргэлжлүүлэе гэж бодож байна. Багштай баярлалаа гэж хэлээд ажлыг хийхгүй бол та хоёр бол энэ багшийг явуулахгүй юм байна ер нь тийм үү? За багштай баярлалаа гэж хэлвэл мэдхээ. Юу сурав минийх вэ сая? Одоо Ноосоор юу хийж сурав? Хоньны ноосоор? Хоньны ноосоор юм гутал хийж болохыг. Гутал хийж болдго юм байна. Юу л юу хийж болд юм байна тийм үү? Гэдгийг сурлаа штэ. За маш их баярлалаа Золзая багштай. За миний одоо дүүгийн болон танаа энэ компани ажил үйлс маш сайхан амжилттай байж аз жаргалтай эрүүдийнх амьдардаг байх болтугай гэж ирээ. Тийх үү? За ерөөл Батаршээ баярлалаа. За баярлалаа ирсэнд. Гурлаа дараачих хэсэг дарыг тийм ээ. Багштай баярлалаа гэрээ хоёроо. Баярлалаа. Баяртай. Нэг англи зодоо байна. Thanks гин. Хоёр дүүгээ урлан дээр маань ирээд сургалтанд суух, ялтны тоглоом, гацуурын тоглоом, дэлхүүрийн ос төрхийг сургалтанд ирээд хийж сураарэ гэж. Ийм тоглоом их нэ штэ. За ёо.
За. Наадыг өгч дээ одоо би шууд нэг үлчлэхгүй. Юу яриад байгаа юм бэ? За бушуухан шиг дуусгая. Үл мэдхээ суучил та дуусгая л та. За. Йоо ятарч та. Би мэдээ. За нэвтрүүлгийн дараачийн хэсэг би нэг гоё юм нуух гэдэг байхгүй үл мэд хараад байна гэхгүй бол тагнуулчтай манай үл мэдгч. За би мэднэ гэдэг булан байдаг үл мэдхээ яадаг үлээ? Та үг хэлэн тэнгүүд мэддэг бол би мэднэ гэ гараа өргөн. За одоо би тайрыг яста тахгүй дээ гэж баярлаа. Тайр би мэднэ гэж хэлэхгүй гэж бодохоор бүр инээ түрээд байна. За тайр сонсчээ. Би big face. T-family гэж мэдэх үү? Би мэднэ. Юу юм? Мэддэм үү? Арч ч наага. Юу юм тэр? Мэдгүй гэхдээ За чи яагаад өргөд байгаа? T-family гэж юу юм? Нэг сони юм уу? За. Энэ ямар өнгө вэ? Ногоо. Ямар өнгө лээ? Ногоо. Юуны ногоо мөлий? Ногоо. Юуны? Тэр ногоо. Телевиз. Юуны? Телевиз. Юнитэй л. Наа чи юунтэй манай. Танаа юу юм? Манай гэрд байгаа. Тийм үү? За. Юнитэй л тэгвэл нь штэ ийм Токи гэдэг ийм шинэ үйлчилгээтэй байхгүй юу? Тэгээ энэ Токигийн маш чухал хүүхдүүдэд хэрэгтэй нэгэн үйлчилгээ. Би болсон. Юу гэж нөөш? T-family юу гэж байгаа T-family гэж? Чи мэдэн штэ англиар. За, family гэж юу юм? Гэр бүл байхгүй юу? Гэр бүл гэдэг үг англиар тийм ээ? Тэгэхээр T-family гэдэг ийм сонин маш чухал юм гарсан байна. Тэг Unity-ийн ах нар нь яаж байгааг хэрвээ штэ. Одоо ээж аав би жишээлбэл имээ үл мэдхтэй. За юу. Энэ T-family-гийн үйлчилгээг аваад чамд ингээд Unity-ийн нэг дугаар авчлаа гэж бодъё. За юу. Тэгээд энэ үйлчилгээндээ бүртгүүлнэ. За тэг яаж бүртгүүлэхийг та нар орчин хүүхдүүд юм чи сайн мэдж байгаа. За юу. Чи ямар мундаг вэ штэ. Үйлчилгээнд хэрхэн бүртгүүлэх вэ гэж байгаа. Энийг ингээ бүртгүүлчин заа юу. За чин аав ээж нь маш амархан чадна. Тэгэнгүүт штэ имиж би хонкипан явдим. Яадгүй гэхээр штэ би чамаг ингээд өөрийнхөө утсыг хизээ нэгжин дуусж байгаа юм бол энэ ер нь датан дуусж гин үгүй юу? Би гээд өөрийнхөө уснаа шалгаад хүүдээ утасныхын цэник нэгж датаг бүгдийг би өөрөө шилжүүлчихнэ. Яа, гоё нөө. За дээрээс нь яадаг гэж та хоёр биш дээр утсан дээрээ ийм данстай байна. Тэгээд энэ дансаараа дэлгүүрт ороод юм авч олно. Харин ээж аав нь энэ дансанд нь өөрөө мөнгө хийж өгч болно. Амрагайц. За дараачих нь. За та хоёр ингээ заримдаа алга болох гээд ингээ айлгыг гэж бодъё хүүхд. Нэг мэдсэн чинь ингээ явж ирч байхгүй. Энэ хайч вэ үл мэдэх одоо үл мэдхээ гэж дуудчих хооронд яах вэ? Дэлгүүр дотор. Тий, дэлгүүр дотор алга болчдөг үстэй. Тэгэнгүүт нь штэ. Чамаг би олчин заа юу. Яаж болох юм мэдэх үү? Яагаад гэвэл энэ T-family-гийн ачаар нөгөө анар болчаар нин дотор байж идэг байгаа гэ гаргаад ирнэ. Та хоёрыг хайгаад олчихно. Ингээд яг нусаа ингээ хомроо ухаад байж их чинь олчихно заа юу. За эсвэл биш том ах эгч нар нь бас заримдаа хаашаа явсан мэддэхгүй болонгууд аав ээжүүд яах вэ? Бас байршлыг олчих шүү. Ойлгосноо? За гих мэтлэн хамгийн гол нь одоо эгчт нь энэ үйлчлэгээний энэ T-family-гийн хамгийн хэрэгтэй нь маш их чухал нь юу санагдсан гэхээр штэ. Хүүхдүүдтэйгээ тэр болгон бид нар хамт байж чадахгүй байгаа тийм үү? Та хэд хаана байгаа юм бол яг одоо юу хийж байгаа юм бол гэртээ очсон уугүй юу, сургууль дээрээ байна уугүй юу гэдгийг мэдчихээ. Хийж гин үгүй юу те? Гэртээ очсон байна уугүй юу гэдгийг мэдхэд тайван байхад ээж аавд маш чухал байна. Байж байгаа шүү. Тий. Тэгээд дээрэс нь хүүхд ингээд нэг ингээ хүүхд рүүгээ ярих гэсэн чинь байхгүй утсаа авдггүй холбогдох боломжгүй яасаг миний харин нэгч тусцсан байлээ. Тэнийг тусцсан байлээ гэхээр нь би тэг арга байхгүй. Би шууд таар шилжүүлээд байнгын нэгжтэй байна гэсэн үг байна. Яаралтай ээж аав эмээ өөрөөгөө ярьж болох нь байна. Ийм сайхан үйлчилгээг нээж өгсөн Unity-ийн ах эгч нарт нь эгч нь маш их баярлж байгаагаа хэлье. За гурлаа чэжснээ хэлээд T-family-г одоо хилэнгүү таар юу хөлөө? Би мэднэ гэж хэлсэн шүү заяа. За та хоёр
T family-г мэдэх үү? За сайн байна. Онц хүүхдүүд. За ингээд энтэй адилхан биш үү? Энэ нэвтрүүлгийг үзэж байгаа бүх хүүхдүүд T family-г мэдэх болтугай гэж өрөө. За юу. За одоо гурлаа хүүхдүүдтэй тгий гурлаа нэвтрүүлгийн өндөрлөе. Харин хоёлаа найзтай бэлгээ өгье. За ингээд үлмэдэх цэцгээ хотгон нэвтрүүлгийн маань зочин болж бит хоёртойгоо танилцсан, бит хоёрыгоо баярлуулсан үзэгчтэй инээдгсэн хөөрхөн найзтай бит хоёр баярснаа илэрхийлээд энэ нэвтрүүлгийг бэлж байгаа ах эгч нар нь энэ бэлгийг өгсөн шүү миний. Заяа. За чи цаанаа тавьчих чи хүүхдүүдээ ингээд даллаад баяртаг гэх байхгүй. За одоо үл мэдхэл. Атосын зармын ягчнаас нь гоё зармыг бэлгэлээ. За тэгж харахтай байх үү. За энийг мэдэж гэнэ үү чи энэ юу лээ? Чи санаж гэнэ үү чи нөгөө нэвтрүүлгийг дарах чамаа ийм хүүхэлтэй төрхтэй болгосон. Үзсэн үү YouTube дээр? Яг ийм маягаар ингээд бид нар бүх хүүхдүүдийн ийм стикерүүд хийж байгаа шүү. Заяа. Чинийх бас гарна. За энэ энийх байна. Үл мэдхэтэрийнх байгааз. Гэх мэтлэн бүх оролцсон хүүхдүүдээ стикер. Миний хүү найзуудынхаа стикерээр тоглоод наагаад тоглоорой. Заяа. За маш их баярлалаа дүүдээ нэвтрүүлэгт оролцсонд. Манай өнөөдрийн зочин Анар болд үлмэдхээ. Анар болд байлаа. Миний үчи хэдэн настай вэ? 6. 6 настай Анар болдоо баярснаа илэрхийлээд дараачийн нэвтрүүлэг хүртэл баяртай. Гараараа даа.